Эхлээд бүгдээрээ соронзон дотороо гүйтлээд дамжуулагч ба соронзон орны хоорондын харилцан үйлчлэгийг судлаа. За энэ багшны туршилтын схемийг танилцуулъя. За энэ 12 вольтын аккумулятор буюу цахилгаан үүсгэр байна. За тэгээ энэ болохоор гүйдэл хэмжигч ампер метр, энэ түлхүүр. За энэ шулуун тэр металл дамжуулагч байна. За шууд хэлхээ бүгдээрээ холбъё. За шууд түлхүүрийг холблоо. Хэлхээ бит өөрнө. Дамжуулагчаар гүйдэл үүсгэх. За гүйдэл гүйж байгаа ампер метр зааж байна. За энэ улаан аккумуляторын нэмэх туйл. За тэгэхээр цахилгаан болвол цахилгаан гүйдэл бол нэмэх туйлаас сөрөг төлөө цахилгаан гүйдэлгээр бол ингэж ороод дамжуулагчаар ингэж гүйгээд буцаж энэ цэнхрээр гараад ампер метрт очоод ампер метр гүйдлийг хэмжээд энэ цэнхэрний унтраалга толгойд эргээд буцаад аккумуляторын сөрөг цэнхтэй шонт холгож байна гэсэн. За аккумуляторыг түлхүүрээ бүгдээр салгачаа. Тэгэхээр гүйдэл дамжуулагчаар энэ дамжуулагчаар тийм ээ соронзон дотор байгаа энэ дамжуулагчаар гүйдэл гүйхөө болчоор дамжуулагч нь хазаахаа болчихдог. За гүйдэл гүйлгэх. Тэгэхээр соронзон дотор байгаа энэ гүйдэлтэй дамжуулагчид ямар нэгэн хүч үйлснэ улмас хажууд ишээ хазааж байна л гэсэн үг. За энэ ямар хүч вэ гэдэг тийм асуулт гарч байна. Тэгэхээр энэ бол соронзон орон тийм ээ Б болон гүйдэлтэй дамжуулагч энэ хоёрын хоорондын харилцан үйлчлэгч. Энэ харилцан үйлчлэгч нь одоо энэ баруун гар тишээ өөрчилж байгаа учраас дамжуулалт гүйдэлтэй дамжуулалт баруун тишээ хазааж байна л гэсэн үг. Яагаад гүйдэлтэй дамжуулагч соронзон оронтой харилцан үйлчлэлд ороод байна уу гэхлээр энэ дамжуулагчаар гүйдэл гүйхээр эргэн тойронд соронзон орно гэсэн. Тэр соронзон энэ тогтмол соронзонтой харилцан үйлчлэл ороод гүйдэлтэй дамжуулагч ба соронзон дотор хазааж хөдөлж байна л гэсэн үг. Амперийн хүч. За энэ тогтмол соронзон орно N-с S буюу улаанаас цэнхэрлөө доош чиглэдэг. За тэгээд гүйдлийн чиглэл тийм ээ улаан болохоор гүйдлийн чиглэл нэмхээсээ наашаа буюу соронзон доторгоо дамжуулагч дах гүйдлийн чиглэл нэгц наашаа гэсэн үг. За тэгээд баруун гар тишээ соронзооны зүгээс ямар нэгэн хүч үйлчилж байгаа учраас гүйдэлтэй дамжуулагч нь баруун тишээ хазааж байна гэсэн үг ээ. За одоо соронзон орны зүгээс ямар хүч гүйдэлтэй дамжуулагч үйлчлээд баруун тишээ хазаалах үйлчилж байгааг бид нар үзье. За тэгээд энэ соронзон орны зүгээс гүйдэлтэй дамжуулж үйлчилж буй хүчийг амперийн хүч гэдэг. Амперийн хүч нь F тэнцүү E-г үүрдэг нь гүйдлийн урт тийм ээ энэ хэсгийн шүү дээ уртыг Б-гээр үзүүлсэн тэнцүү гэдэг энэ вектор хэлбэрээр бичүүлье. Харин амперийн хүчний тоон утгыг бол ELB синус альфа гэж болно. E гэдэг нь дамжуулагчаар гүйж байгаа гүйдлийн хүч, L гэдэг нь соронзон орон дотор байгаа дамжуулагч гүйдэлтэй дамжуулагчийн урт. Б гэдэг нь соронзон орны индукцийн вектор буюу соронзон өрсөлдөлт. Альфа гэдэг нь гүйдэлтэй дамжуулагчийн ба B2-ын соронзон орны хоорондын өнцөг. За тэгээд энэ ампер хүчний чиглэлийг 100 гарын дөрмөөр олдог. Дэлгээд гүйдлийн чиглэлийн дагуу 4 хурууга байрлуулан гарын алгалуу соронзон орон орж байхаар дэлгээд байрлуулах юм бол тэмнэлгсэн эрхийн уруу ампер хүчний чиглэлийг зааж өгдөг. За бас 100 гарын тийм ээ 3 урууга харилцсан энэ перпендикулаар байрлуулан бас 100 гарын дүрмийг ингэж бас хэрэгжилж болдог. Өөрөөр хэлбэл энэ дунд хурууга гүйдлийн чиглэлийн дагуу байрлуулад энэ 7 хуруу соронзооны чиглэлийн дагуу байрлах нь тэмнэлгсэн эрхийн уруу ампер хүчний чиглэлийг зааж өгнө гэсэн. За одоо бүгдээрээ DC мотор буюу цахилгаан хөдөлгүүр тийм ээ цахилгаан моторын симуляшныг судлаа. За тэгэхээр одоо энэ тогтмол соронзон байна. Тогтмол соронзон бол N-с S рүү чиглэдэг. Тэгэхээр энэ шар энэ баруун зүүн гар тишээ чиглэсэн зураас нь соронзоорыг илэрхийлж байгаа хэмждэг нь өөрөөр соронзоорны хүчний шогмод гэсэн үг. За энэ цахилгаан үүсвэрийн хэлхээ байна. Тэгэхээр энэ энийг жааз гэдэг. Жааз маань жаазаар гүйдэл гүйхээр соронзоорн дотор байгаа учраас соронзоорны зүгээс ампер хүчээр үйлчлэл. Тэр хүчний үйлчлэлээр жааз маань эргэн өөрөөр оромог маань эргэн гэсэн үг. За тэгэхээр энэ DC моторын эргэлт хөдөлгөөний хурдан тийм ээ ямар хэмжигдмээс хамаарч байгаа бүгдээрээс ажиглая.
За соронзон орны утгыг ихсхий бүгд. За тэгэхээр соронзон хүчний шугамд ихсэж байна тийм ээ. Тэгэхээр энэ жаазны маань эргэлт хөдөлгөөн ихсэж байна. За хамгийн ихтэн тавьчих. Тэгэхээр ампер хүчнараа энэ сум байгаа. Энэ ампер хүчний сумны хэмжээ ихсэж байна. За энэ оромгийн тог ихсэе. Оромгийн тог. Өөр энд 2 оромг байна. Тэгэхээр оромгийн захын ирмэлт үүсэж байгаа хүч болгон яг нь нийлбэр хүчүүд нь оромгийн тоодох ихсэж байгаа. Тэгэхээр эргэлт хөдөлгөөний хурд ихсэн. За оромгийн тог өшөө ихсэж. Тэгэхээр эргэлт хөдөлгөөний хурд үдэж ийн ихсэж байна. За тэгэхээр ер нь бол DC мотор буюу тийм ээ цахилгаан моторын эргэлт хөдөлгөөний хүчийг ихсэхэд бол соронзон орон ихсэх хэрэгтэй юм байна. За тэгээд бас оромгийн тоон их байх хэрэгтэй юм байна. За бүгдээр нь хүчлийг багасгаад үз. Хүчлийг багасгахаар жаазны эргэлт хөдөлгөөн удаашрах. Энэ яагаад удаашрч байна вэ гэхээр хүчлийг багасгаад тэжээл энэ батарейн хүчлэл гэсэн үг шүү дээ. Хүчлийг багасгахлаар оромор гүйж гүйтэл багасна. Тэгэхээр эргэлт хөдөлгөөний хурд нь гүйдлээс басах магадгүй. Өөрөөр гүйдлийг ихсэхээр хурд нь ихсдэг. За энэ ампруч бүр ихсээд байгаа. За тэгэхээр ерөөсөө жаазны эргэлт хөдөлгөөний хурд нь соронзон орны утга тийм ээ гүйдлийн утга оромгийн тоо гэсэн ийм 3 зүйлээс хамаардаг байна гэсэн үг. DC мотор буюу цахилгаан хөдөлгүүр. За энэний хөдөлж байгаа тэр соронзонтой эргэлж байгаа тэр зарчмыг тайлбарлаж өгье. Ампер хүчийг ашиглаад за одоо энэ жааз гэж байгаа жааз дэнэс гүйж байгаа гүйдэл наашаа чиглэнэ. Энтэй адилхан гүйж хэсэг гүйдэл цаашаа байгаа. За тэгээ соронзон бол N-ээс S рүү буюу 100 гар тишээ чиглэж байгаа. За тэгээд 100 гарынхаа дүрмийг ашиглаад энэ хоёр хэсэгт үүсэж байгаа ампер хүчний чиглэлийг олох юм бол энэ хэсэгт нь зүүн талын хэсэгт X дээшээ баруун талын хэсэгт X доошоо хүч үйлчил. Ингээд энэ тэнхлэгтэй харьцангуй жааз маань эргэлж хөдлөн. За тэгэхээр энэ эргэлтийн хурдыг хахаан тулд гүйдлийн хүч соронзон орны утгаар их байх хэрэгтэй. За тэгээ ампер хүчнийхээ томыг эргээ санах юм бол F тэнцүү E L B синус альфа. За гүйдэлтэй жааз маань тийм ээ оромгийн соронзон дотор хурдтай эргэлдэхийн тулд энэ хүч байх хэрэгтэй. Хүч нь их байхын тулд гүйдлийн хүч болон соронзон доторх байгаа дамжуулагчд гүйдэлтэй хэсгийн урт соронзорны утга их байх хэрэгтэй. EL хоёрыг хэсгэхэд бол оромгийн тог хэсгэж болно. За B бол яг илүү хүчтэй болгож иж. За соронзон дотор гүйлтэй дамжуулагчийг оруулахад соронзон орны зүгээс харилцан үйлчлэг үзүүлдэг. Энэ харилцан үйлчлэлийн хүчийг амперийн хүч гэдэг. Ампер хүч. За гүйдэлтэй дамжуулагч гэдэг нь өөрөө цэнэгт бөөмийн урсгал шүү дээ. Тийм ээ. Тэгвэл гүйдлийг бол цэнэгт бөөм үүсгдэг. Тэгвэл цэнэгтээ тэр хөдөлж байгаа бөөмд соронзон орон үйлчлэх болов гэдэг асуулт үүсэж байгаа. За тэгэхээр энийг бүгдээр ажиглая. За энэ хурд цэнэгтэй бөөмийн хурд нь за цэнгийн хэмжээ бүгдээрээ 1.8-ыг үрчгэн 10-ын хасаг 16 кулон гэсэн ийм цэнэгтэй бөөмийг соронзон перпендикулар оруулъя. За тэгэхэд одоо доошоо хазааж. Соронзон бол X наашаа чиглэсэн байгаа шүү энэ. За одоо тэгвэл бүгдээрээ сөрөг цэнэгтэй бөөм авъя. Сөрөг цэнэгтэй бөөм. За сөрөг цэнэгтэй бөөмийг соронзон перпендикулар оруулъя. Тэгэхээр яг уу эсрэг тийш хазааж. За бүгд маш бага цэнийг нь багасгачаа. За маш бага цэнэгтэй бөөм оруулж. Тэгвэл цэнийг хазаалт нь маш бага байна. За тэгэхээр ерөөсө соронзон орон дотор цэнэгтэй бөөмийг оруулахад хөдөлгөөнтэй цэнэгтэй бөөмийг оруулахад соронзон орны зүгээс үйлчлээд хөдөлгөөний чиглэлийг өөрчлөлт. Эндээс бид нар юуг мэдчих вэ гэхээр соронзон хөдөлж байгаа цэнэгт бас үйлчилдэг байна л гэсэн үг. За соронзон орны зүгээс хөдөлж байгаа цэнэгт үйлчилж байгаа энэ хүчийг Лоренцийн хүч гэдэг. За цэнгийн хэмжээг за нэлээ ихсгэж. За тэгвэл соронзон орны зүгээс хөдөлгөөний чиглэлийг өөх. За тэгэхээр ингэж хараа соронзон оронд орж байгаа цэнгийн хэмжээг ихсгэж байгаа. Тэгээд хөдөлгөөний урд хэвээрээ тийм ээ. Тэгэхээр
Соронзон орны зүгээс үйлчлэх хүч нь их байгаа болохоор хөдөлгөөний чиглэлийн хэмжээг хазаач гэсэн үг. Хазаач. Эргүүлэх ёстой. За, соронзон орн дотор хөрөлж байгаа эрэг цэнэгтэй бөөмийн хөдөлгөөнийг бүгдээрээ судлаа. За, соронзон орн маань x наашаа чиглэсэн байна. X наашаа чиглэсэн вектор зэрэг тэмдэглэдэг. За, эрэг цэнэгтэй бөөм маань за энэ зургийн хавтгай дээр энэ тарихтрын дагуу хөдөлж байгаа. Яг энэ байгаад тохиолдолд хурдан тарихтар шүргчээр чиглэнэ. За, энэ тойгоор хөдөлж байгаа энэ эрэг цэнэгтэй бөөм маань ямар үед би тойрог хэлбэртэй тарихтар хөдөлтийн хэрэг бид үүсэж байгаа хүч нь биеийн хөдөлгөөний хурданд перпендикуляр бол би тойрог хөдөлдөг. Өөрөөр хэлбэл соронзон орны зүгээс энэ эрэг цэнэгтэй бөөмд үүсэж байгаа хүч нь хөдөлгөөнийх нь хурданд перпендикуляр байна гэсэн үг. За тэгээд энэ соронзон орны зүгээс цэнэгт бөөмд өөрчилж байгаа хүчийг Лоренцийн хүч гэдэг. Лоренц хүчний чиглэлийг 100 гарын дүрмээр бол 100 гарын дүрмээр. Яаж болох вэ гэхээр 100 гарын тэнэгсэн 100 гарын дөрвөн хуруунд дагуу бөөмийнхэн хөдөлгөөний дагуу байрлуулад гарын алга руу соронзон ор орж байхаар ингээд 100 гараа байрлуулах юм бол тэнэгсэн эрхийн өрөө Лоренц хүчний чиглэлийг зааж байна. Соронзон орон дотроо гүйдэлтэд дамжуулагч болон соронзон орны хоорондын харилцан үйлчлэлийн хүчийг амперын хүч гэдэг. За, гүйдэлтэд дамжуулагч. Гүйдэлт гэдэг маань цэнгийн урсгал нэг ч хугацаанд цэнгийн урсгалыг гүйдэл гэдэг. Өөрөөр хэлбэл E тэмцэх Q бах нь T гэсэн үг. За, Q бах T-г дээдлийнхэн тэгштгэл E-ийн оронд оруулах юм бол ампер хүч нь F тэмцэх Q бах T өөрчлөлт нь L B синус альфа болно. За, дамжуулагч доторогоо цэнийг маань Т хугацаанд L урттай хэсгийг явж өнгөрлөө гэж үзье. Тэгвэл L-ийг бах Т гэдэг нь энэ болохоор бөөмийн хурд болж байна. За, тэгэх юм бол соронзон орны зүгээс хөдөлж байгаа цэнэгтэй бөөмд өөрчлөх хүч нь FL тэнцүү QVB синус альфа болж байгаа. Өөрөөр хэлбэл Q гэдэг нь цэнэг, Т бөөм тийм ээ. V гэдэг нь хурд буюу хөдөлж байгаа. B гэдэг нь соронзон болж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлж байгаа цэнэгтэй бөөм соронзон орны зүгээс үүсэж байгаа энэ хүчийг Лоренцийн хүч гэдэг. За, багш нэг дахиад тайлбарлая. Хөдөлж байгаа цэнэгтэй бөөмд соронзон орны зүгээс үйлчж буй энэ хүчийг Лоренцийн хүч гэдэг. Энэ Лоренцийн хүчний хэмжээ нь цэнгийн хэмжээ бөөмийн хурд соронзон орны утгаас хамаардаг. Синус альфа энэ альфа үнц нь болохоор бөөмийн хурд ба соронзон орны чиглэл хоёрын хоорондох үнцэг. За, энэ Лоренцийн хүчнийг вектор хэлбэрээр бичвэл ийм болно. За, ер нь бол эрг сөргсөн хоёр төрлийн цэнэг байдаг. За, сөрөг цэнэгтэй бөөмд үүсэж байгаа Лоренцийн хүчний чиглэл эсрэг байдаг. Тэгээд сөрөг цэнэгт үүсэж байгаа Лоренцийн хүчний чиглэлийг яаж алах вэ гэхээр энэ эрхийн урууг атгах. За, тэгээд бөөмийн хөдөлгөөний чиглэлийн дагуу дөрвөн урууга байрлуулад гарын албаас соронзон орон орж хор байрлуулах юм бол атгсан энэ эрхийн уруу Лоренц хүчний чиглэлийг зааж байна. За, тэгэхээр товчхондоо бол эрэг цэнэгтэй бөөмд үүсэж байгаа Лоренц хүчийг олоход бол эрхийн урууга тэнэлгэн сөрөг цэнэгтэй бөөмд үйлчж байгаа соронзон орны зүгээс үйлчлэх Лоренц хүчний чиглэлийг олоход л эрхийн урууга дотогш нь атгах гэсэн үг. Эсрэг тийш нь харуулж байна гэсэн. Ингэж 100 гарын дүрмийг ашиглан Лоренц хүчний чиглэлийг олдгоо. Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.